Амжиргааны өртөг өрхийн төсөв цоорхоо хувин боллоо сэдвээр өнөөдөр парламентын мэтгэлцээ өрнөж инфляц, өрхийн орлого, амжиргааны бодит дарамтын талаар гишүүд байр суурь илэрхийллээ. За мөн цаашид улс төрийн дотоод тэмцэл бус иргэдийн амжиргааны салбарын бодит бус асуудалд анхаарах шаардлагатайг сөрөг хүчний гишүүд засгийн газрын тэргуунд анхааруулсан байна. Улсын хурлын намрын чуулган нээлттэй эснээс хойш эрх баригч Монгол Ардын намынхан дотроо зодтолсон болохоос биш улс орны өмнө тулгамдсан асуудалд төдийлөн анхаарал хандуулсангүй энэ намар багш эмчнэр ажиллаа аялаа хүүхдүүд цоочтой хаалганы цаана үлдлээ. Шатхуун тасарлаа, утааны улирал эхэллээ, томоогийн өвчнөд өвдөж хүүхдүүд эмнэлгийн үүдэнд хэвтлээ. Хятадаас диктон нүрсийг сая орчим төгрөгөөр авах ч утаа буурахгүй лэн харин Монгол Ардын намын дарга нар нам дотор хөрсөлдөөндөө ялахын тулд бүхнээ зориуллаа. Улмаар засгийн газрын бодлогын үндсэн хэсэг болох улсын нэгдсэн төсвийг хүртэл улс төрийн 8-ны иргэсэл болголоо гэж сөрөг хүчний хувьд арчилсан нам засгийн газрын үйл ажиллагаанд ийхүү дүн тавьж хариуцлага ухамсарлан бодит ажил хийхийг өнөөдөр шаардлаа. Үнийн өсөлтөд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл бол суур дид үтсийн үн өртөг юм аа. За тэгээд өнгөрсөн жил захиргааны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан нь инфляцид бол маш их нөлөө үзүүлж байгаа. За одоо өнөөдөр инфляц 9.2% таа байгаагийн 2 орчим хувь нь захиргааны үн бүрдүүлж байна. Одоо бол уул уурхай бүтээгдэхүүнээс 90% хамааралтай 2-3 бүтээгдэхүүнээс энэ хоёрын нүн дэлхийн зах зээл дээр хэлбэлцэхээр дагаад бүх төсөв, инфляц, иргэдийн амжиргаа бүгд орооддаг ийм чөтгөрийн тойрогт орчод байгааг л эр шинжил хийж засах хэрэгтэй. Учраас бид эх 5 жилийн үндсэн чиглэлдээ байна. Иргэдийн амжиргааг татах эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг зах төлөвлөгөөг эр шинжил хийж оруулъя гэж байгаа. 15 жил 5 их найдыг бид нэр одоо утаатай тэмцэхэд зарцуулсан багтан. Тэгээд энэ 5 их найд төгрөг өөрөө зүгээр салхинд хийсэд алуулсан. Хин шин дээр хариуцлага үүрч байгаагүй. Тэгээд үндсэндээ энэ утааны тухай асуудлаа бид нар шийднэ гэхээр ингээд орон сууц байрны ингийн тэгнэ гэд бодит байдлуудаа ингээд байхгүй болгоо явчихдаг. Тэгээд төрийн өмчт компаниуд нь энэ дээр ажиллаж байхад төрийн өмчт компани менежментээ сайжруулна гэдэг. Тэгээд та уул нь санаж байгаа бол анх томилогдохдоо төрийн өмчт компаниудыг хөвчлөнө гэж хэлсэн. Эрчим хүчний 2 компани татан болгосон. Цаашдаа эрчим хүчний компаниудыг дамжуулахыг бол хөгжиж болохгүй түгээх болон цахилгаан станцуудад олон нийтийн хяналттай болох паблик компани болох ажил хийгдэж байгаа. Бодит орлого нь амжиргааны өртгөө яагаад ч гүйцэхэ болсон гэдэг нь бол тодорхой байгаа. За 8-12% хооронд хэлбэлцэж гин гэж байгаа инфляцийг үндэсний статистикийн хороо. Гэтэл хүнсний инфляц дангаараа 15-20% гэж байгаа. Тэгэхээр ер нь бол бодит байдал дээр иргэдийн 70-80% нь ядуу амьдарч байна гэж үзэж байгаа. Тэгэхээр таны өргөн барих гэж байгаа татврын багц хуулинд иргэдийн бодит орлогыг дэмжсэн ямар ч зүйл заалт байхгүй байгаа. Тэгэхээр хувь хүний орлогын албан татврыг 1% болгох гэсэн энэ иргэдийн 100 мянган иргэдийн санаачлаг амун гишүүдийн санаачлаад өргөн барихад бэлтгэсэн байгаа энэ хуулийн төслийг та дэмжих үү? Бодит байдал дээр 5% гэдэг үндсэндээ 50%-аар буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа нь инфляцид нөгөө инфляц тус нэмэгцүүртгийн албан татвар ч өөрөө үнд шингээд яваад байдаг учраас энэ бол тодорхой хэмжээний нэг талаасаа инфляцид нөгөө талаасаа иргэдийн орлогод бодиттой нэмэр хандив болно гэж тооцож байгаа. Атар талхыг өнөөдөр 2600 төгрөгөөр зарж байна. Ердөө 4 жилийн өмнө энэ талхны үн 1300 төгрөг байсан. Засгийн газарт үнийн өсөлтийг барих бодит арга хэмжээ шийдэл байсангүй гэж сөрөг хүчний гишүүд мөн бухимдлаа. Одоор Монгол улсын 913 мянган иргэн ядуурлаас доогуур түвшинд амьдарч сүүлийн 10 жил ядуурлын түвшин огт буурааг байна. Төрийн халамжийн хэмжээ жил ирэх тусам өссөн ч иргэдийн амжиргааг сайжруулахад энэ нь түлхэц болсонгүй гэжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа жилийн дундаж хэрэглээний үнийн үнд гэсэн 8.6-аас өөр байгаа шүү гэдгийг би танд хэлэх гэсэн. Бодит амьдралд статистик гаргаж цаас хоёр зурж байгаа гэдгийг монголчууд одоо бүгдээрээ мэдж байгаа. За би өөрөө яг хувийн нэр дээр зээлгүй байна. Миний зарлага бол харьцангуй бага. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бус газараар ордог. Өдрийн хоолны зарлаас бас зардал гаргадаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Тийм учраас өглөө гараад орой ирдэг өөр газар мазраар явдаг учраас ингээд хүргээд авчдаг учраас миний зардал харьцангуй гайгүй ордонд одоо хямд ордны хоол идчихэж байна. Ингээл үндсэндээ миний зардал бол ингээл өдрийн хоолны зардал гарч байгаа учраас түрүү жаргалан гишүүний асуултанд хариулж амжаагүй ингээд нийлүүлээ харьцуулахад бол зардлаа хэмнэж эдийн засгийн учраас одоо энэ хүндрэлтэй эрэг үед бол ингэж амьдарч байна. Зээл бол алга байна. Гэхдээ зээлгүй 32% одоо хамаарч байгаа.
Үндэсний статистикийн орооноос гаргасан судалгаанаас харахад нийт иргэдийн 63.8% зээлтэй гэжээ. Энэ тоог нэг жилийн өмнөхтэй харьцуулахад цалин хэрэглээний зээл багассан үзүүлэлт боловч орлого нь хүрэлцдэггүй. Мөн иргэд голдуу автомашины зэрэг хэрэглээний зээл авсан иргэдийн зарлага орлогоос илүү ийм үед зардлаа хэмнэж амьдрах ёстой гэж ерөнхий сайд Зандан Шатар иргэдтэй уриалж зогслоо.